энэ тийм процесс шиг байж болохоор ийм харьцуулах эшелонуудыг тавьж өгөх хэрэгтэй. Мөн би түрүү хэлжээс нэг метр юм уу холдоо авсан байж за өөрсдөө дээж авах нь хоёр чухал зүйл байдаг. Та бүхэн мэдж байгаа. Тухайн орчны эрүүл мэндийн хөрсний дээжийг мөн тэр харьцуулах дээж болгож авах хэрэгтэй гэдэг тийм ээ. Бохирдолтой дээж явуулдаг. Тухайн бас дээж авсан цэгийг GPS-ээр өөрсдөө тэмдэглэж хэрэгтэй. Дараа нь одоо хоргожуулалт ажиллагаа бүрэн дуусаад явсны дараагаар тухайн дээжийг одоо дахин шинжилж үзэх хэрэгүүд болоод нөгөө тухайн хамгийн хордлолтоо зэг ч юм уу тэр зэгүүдтэйгээ яг координат таарч ивэл бидний явуулсан хоргожуулалт ажиллагаа тавьсан юмар одоо зөв болж байгаа гэдэг юм байна. За одоо дээжин дээр тухайлбал одоо хаяг биркүүдийг нь бичээд одоо ингэ бичээд. За та бүхэн хүн яг харилцаж олон хэсэг хийж ажиллагаа сая аврах ажиллагаанд орсон хүмүүс болц сэргэлтээ бол үндсэндээ тайлчна. Одоо яг гэхээр нэгдүгээр шатны зөвлөгөөгөр орсон учраас манай одоо аврагч нарын өмссөн нөгөө хувцсууд үндсэндээ одоо тодорхой хэмжээний хоригжүүлэлт хийгдсэн. Тийм ээ одоо хүмүүсийн одоо эрүүл мэндэд хортой нөлөөгөөр баг болцсон байна гэдэг. Тэгтээ бол энэ бол гүйцэд бол баг болоогүй. Мэдээж энэ хийгдэж байгаа та бүхэн эргэж байгаа энэ ус бол одоо өөрсдөө гүйтэн усаар болчихсон гэдэг. За үүнээс бол камерд одоо мөн бохирын ус хийгээд ингээд амжилттай юм. За цаана манай хоёр шинжээчийн ажиллагаа дахиад нэг харъя. Одоо хоёр шинжээч маань үний буюу уснаас одоо дээж авах ажиллагаанд орцсон байна.